Өндөр метр 82, жин 100 гаруй. 150 байсан баг шахуу. Одоо бол 110 байна. Ирээдүйд 90 кг бодъё гэж бодож байгаа. А өндөр метр 83. Өндөр метр 82, жин 125. За өндөр 185, жин 118. За метр 79 120 кг ч. Өндөр 75, жин 113. Өндөр 185, жин 138. Хамгийн дуртай хоол яг өсөж байгаа л идсэн хоол. Тэрнээс шиг ийм тийм гэж байхгүй. А заахан залуу байхад жин юм гэж явж байхдаа их хоол амттай гоё идсэн. Цүү. Бодо тавраг. Дуртай бол стейк. Хоол сах шүлтөө бол Бууз. Оо, чансан мах. хамгийн сайн чаддаг хоол. Мах чан Хамгийн сайн хийж чаддаг хоол уу? За, мах чанах. Цүү. Цөв. Бодо тавраг. Цүү. Хоолндоо сайн шүү, ер нь бүгдийг хийш өөнө. Тэгтээ ер нь ерөнхийдөө гэртээ бол ер нь стейк хийчнэ. Хамгийн зөрөгтэй алах юм уу? Бүх болсон юм. Зөрөгтэй алхам за бүхий спортыг сонгосон. Ер нь их зөрөггүй юм биш үү? Бодоод хэлчих. Нэг улсын аваргаар төрүүлээд ирэхэд аав ээж минь нэг богоон багцал дээр хүлээж аваад тусч авч исэн мөчлээ да. аав болж ирсэн юм болов уу? За, олон материалын талаасаа гэхээс илүү би хоёр хүүгийн араас сая 10 жилийн дараа нэг охин төрсөн. Тэгээ эхнэрээсээ авсан хамгийн том бэлэг миний ох юм уу да. За хамгийн гоё бэлэггүй л за би ер нь юухгүй аймгийн цол авахгүй гуутсан. Юутай сумын зан цолтой. Тэгээд манай ээж бас намайг юухгүй байна аймгийн цол авахгүй удлаа гэ тэгээд надаа өөрөө нэг аймгийн зам болдог жил манай ээж яг өөрийнхөө гараар надаа нэг улаан хөрөндөө хийлгэж өгсөн. Тэр л ер нь бас одоо сэтгэл бууж байна. За манай хүүхдэл байна да. Оо, компанийнхаа захирал ариун болдохоос арслан болсон гэдэг бэлэг машин авч ирсэн. Тэр хамгийн том бэлэг гэсэн. Монгол улсын харцаг Хөвсгөл аймгийн улаан улсын яриад Монгол улсын манлай харцаг Монгол улсын гавьд тасгалжуулагч Элбэг хүн л байна да. Миний багш. Одоо энэ аймгийн арслан өрөөл тах маань байна. Даяа авраг Батцуур, улсын авраг бүрэн төгс гэсэн хүмүүс их. За ер нь нутгийнхаа арслангуудаас тэгэл хөгдөнгөөс нөрөөл давна да. Оо, одоо нутгийнхаа бүхчүүд байна. Одоо эрхэн баяр аваргаас их үргэлжлэгээр дөрөөл авдаг та. Ямар одоо ноён нуруутай байх ёстой гэгч жишээний тийм зүйлүүдийг амьдрал дээр заалсаргасан Элбэг багшаасаа үлгэр дуурайл их авч явдаг да. Та краштай юу? Краш та. Крашийнхаа нэрийг хэлвэл? Мишель Хектоны. Миний краш энгийн зүгээр энгийн байдаг л эмэгтэй байдаг шүү дээ. Тэгэхээр хэлж болохгүй. Краштай Крашийнхаа нэрийг болно. Селена гэмэд. Крашт. Крашийнхаа нэрийг зарлал. Азэ. Жүжигшин. Үгүй манай ихнэр. За караш гэдэг аахгүй да эхнэр л байна да. Нэрээ уучлаарай гэж байгаа хэлчихв. Яг хөө би караштай гэхээс илүү намайг карашж байгаа олон бүсгүүчүүд бас уучлахгүй. Би өөрөө топ модель бүрсүрэн карашладаг. Бага Крашийнхаа нэрийг хэлж болох уу? боллоо яах вэ? Тэгээд хулан тий. Ямар холбоо вэ? 37 дугаар тооч тий хулан. Гिचгэж яваа цэцэгт ногоо. Гэрэлт нарны цэлмэг намын тэнгэрмэ Сайхан буурал авига зүрхэндээ тэгээд амхартай нутаг би хүүгээ тосноо Тург шувуу цуцаасан өндөр алтай нууланда туул загасч тууламгүй өргөн
хэрэгсихөөндөө хамаг Монголын наадмыг хагас зунаар баясуулахаар хам тэнгэрээс заяатаа өргөн сэлэнгэмийн холын замда андуур шүгэн урасна утсан шаргал тэрэлэнэмэн түүний дэнжэр халью